Манай хамт олон сургуулийн бодлогоо ёс зүйтэй багшаас чадварлаг иргэнээс зөв Монгол хөнгөж томьёолон сургалтын чанарыг сайжруулан бүтээлч үйл ажиллагаагаа дэмжих, багшийн хөгжлийг хангах, боловсролын шинжилгээг хэрэгжүүлэх, сургалтын эрүүл аюулгүй орчин бүрдүүлж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж олгох, багш суралцагчид ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлж байна. 2013-аас 2014 оны хичээлийн жилээс эхлэн бид санхүүгийн жилээр зорилгоо тодорхойлон ажиллаж байна. 2014 оны зорилго дэвшүүлэхдээ багш, суралцагч, эцэг эхчүүдээс бичгээр болон ярилцлагын хэлбэрээр санал асуулга явуулж хамгийн олон санал давхцсан санаануудыг нэгтгэж сурагчдын эвэрт хэрэгцээ, нас сэтгэхүйн онцлогийг харгалзан дараах зорилтыг тодорхойлж байна. Сургуулийн соёлыг дэвшүүлж нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчлээ үзүүлэх гэсэн зорилгыг тодорхойлж бага ангидаа зөв мэндэлд сурах, цүнхний инх зэгстэй байлгах, уушлалт сургах, дунд ангидаа инээмсэглэл бэлгэлэх, талархаж алга дашиж сурах, дэвтэр бол сурагчийн тол, ахлах ангидаа баярлснаа зөв илэрхийлэх, аливаад нухастай хандаж сонголтоо зөв хийх, сайн үйлсийн эзэн байх гэсэн 9 зорилтыг дэвшүүлээд байна. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд мэргэжил арга зүйн 13 баг аливаа асуудлыг хамтын шийдвэрт тулгуурлан багш, суралцагч, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж тэдэнд тэгш боломж олгох зарчмыг баримтлан ажиллаж байна. Урд жилүүдээс нэг онцлог ажил бол сургуулийн зорилтын хэрэгжилтийн явцад эхний хагас жилдээ үнэлгээ хийж дүгнэлт гарган зөвлөмж боловсруулан ажиллалаа. Хүүхдүүд буруу дадал хэвшлээ авилгаж байгаа. Үйлдэлээ хянаж сурч байгаа. Хичээлээ сайн заасан багштаа талархал илэрхийлж байгаа. Баярлалаа, уушлаарай зэрэг булан ажиллаж байгаа зэрэг бие авч явах соёлд суралцаж байна гэсэн сайн жишээнүүд олон байна. Сургуулийн онцлог тохируулан сургалтын бодлогыг уян хатан нээлттэйгээр боловсруулж нэгдсэн графикт оруулан сар сараар ажиллаа төлөвлөн хэрэгжүүлж байна. 2013-аас 2014 оны хичээлийн жилд бага 30 багш, ахлах дундад 46 багш, нийт 76 багш 7 хоногт дунджаар 23.5 цагтаагаар ажиллалаа. Нийт 2155 сурагч 56 бүлэгт 2 ээлжинд хичээллэж, хичээлийн жилийн амжилттайгаар дүүрэн анги дэвших суралцлаа. Сургууль зохицуулах цагийн нийт 118 цагаас бага ангид 47 цаг, ахлах дунд ангид 71 цаг хуваарлагдж сургалтын үйл ажиллагааг хэвэн явлаа. Сургууль зохицуулах 70 цагаас сонгон суралцах 34 цаг, хүүхэд нэг бүрийг хөгжил дугуйлан секцэд 34 цаг, нөөцөнд 3 цаг үлдсэ. 22 төрлийн дугуйлан секцийг нийт 17 багш удирдан зохион байгууллаа. Эсэлтийн ерөнхий шалгалтын зорилгыг 7 хоног бүрийн 2 дахь 4 дахь өдөр болгон зохион байгуулж авч хэвшлээ. Анги дүүргэлт бага ангийн 30 бүлэгт 1160 суралцагч байна. Үүнээс анги дүүргэлт 39, дунд ангийн 18 бүлэгт 700 сурагч суралцж байна. Анги дүүргэлт 40, ахлах ангийн 8 бүлэгт 286 суралцагч тус суралцж байна. Сургалтын чанар стандарт боловсролын шинжилэл өөрчлөлтийг хурдан болон ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоонд шилжүүлэн байгаатай уялдуулан хөтөлбөрийг өөрчилж 2012-аас 13 оны хичээлийн жилд багшийн ур чадвар, эцэг эхчүүд, суралцагчдын оролцоог дэмжих замаар боловсролын үйлчилгээний чанар дахиж гаргах үйл ажиллагааг төлөвлөн хяналт шинжилгээг хамтран хийж сургалтын үйл ажиллагааг явуулсаар ирлээ. Боловсрол шинжилгээ ухааны 293 дугаар тушаалын дагуу стандартын хэрэгжилтийг багшийн ажлын үнэлгээтэй уялдуулан 9-10 дугаар сард гарааны үнэлгээг тогтоон хичээлийн жилд 2 удаагийн баталгаажуулалт явуулж төгсөлтийн шалгалтаа харьцуулалт хийсэн. Гарааны үнэлгээний сургуулийн дундаж ABCD-гийн эзлэх хөв 84.6%, AB-гийн эзлэх хөв 48.8%, баталгаажуулалтаар сургуулийн дундаж ABCD-гийн эзлэх хөв 82.4%, AB-гийн эзлэх хөв 49.7%-тай гарлаа. Ингээд сургуулийн нийт хазаалт бол ABCD-гийн эзлэх хөв 2.2%-аар буурч AB-гийн эзлэх хөв 1.1%-аар өсөлттэй гарсан байна. Анги дэвших болон төгсөх шалгалт магадлах болон төгсөх шалгалтын сургуулийн дундаж ABCD-гийн эзлэх хөв 95.2%, AB-гийн эзлэх хөв 73%-тай гарсан байна. Гарааны үнэлгээ болон баталгаажуулалт төгсөлтийн шалгалтыг харьцуулалт хийгээд сургуулийн нийт дундаж 87.4%-тай
AB-гийн эзлэх хувь нь 57.2%-тай дүгнэгдсэн байна. Багшийн ажлыг үнэлж дүгнэх журамд өөрчлөлт орсон өөрийн үнэлгээ баталгаажуулалт гэсэн хэлбэртэй байсан багшийн ажилд их нөлөөлсөн. Учир нь бол эдгээр 5 үзүүлэлтийн цаана үр дүнгийн мөнгөн урамшуулал ур чадвар давхар тооцогдож байгаа учраас их нухацтай өөрийгөө буруу дүгнэх эрсдэл байхгүй болсон байна. Хичээлийн жилийн туршид хөндлөгийн үнэлгээ төгсөх шалгалттай нийлээд 3 удаа авсан урд жилийнхээс бодвол төвшин тогтоох шалгалт хөндлөнгийн шалгалтын тоо эрс буурсан. Өмнөх хичээлийн жилд багада 5-6 удаа хөндлөнгийн шалгалт ордог байсан бол шалгалтын тоо цөөрсөн багшийн шалгуулах гэж байгаа байна гэсэн айдас бол алга болсон. Магадлах болон баталгаажуулалтын шалгалт хичээлийн жилд 1-2 удаа явагдана. Бүр авахдахгүй багшийн үнэлгээгээр тооцож болох талтай энэ нь бол багш нарт их дэмжлэг болж байна. За сургалтын чанарт гарсан эерэг өөрчлөлт 2013-аас 2014 оны хичээлийн жилд шинэ үнэлгээний систем нэвтэрсэн суралцагчийн хичээлд оролцох итгэвч чармаалт эрс сайжирсан гэж багш нар дүгнж үзэж байна. Магадлах болон баталгаажуулалтын амжилт чанар ABCD-гийн эзлэх хувь 95.2%, AB-гийн эзлэх хувь 73%. Багш нарын хувийн заалтын амжилт чанар ABCD-гийн эзлэх хувь 94.2, AB-гийн эзлэх хувь 71.2% тус ийм гарсан үнэд ойртож байна. Зөрөө амжилт нь ABCD-гийн хувь нь 1, AB-гийн эзлэх хувь нь 2.2%-ийн зөрүүтэй буюу хазаалттай гарсан байна. За энэ нь багш худлаа дүн гаргах нөхцөл үүсэхгүй байгаа талтай гэдгийг харуулж байна. За өөрийн үнэлгээ баталгаажуулалтын үнэлгээний хоорондын зөрүү 10-аас хэтрэхгүй тохиолдолд цалин урамшуулалт авах нөхцөл бүрдэж байгаа нь ажлаа сайн гүйцэтгэх нөхцөл хөшөөргөн болж байгаамаа. Сөрөг өөрчлөлт нь юу байна вэ? Стандартын хангалтын хувьд бол санал байхгүй байна. За 293 дугаар тушаалын хувьд бол нэг журмаар үр дүн, ур чадвар олгодог асуудал байна. Хэрвээ болно гэж үзэж ур чадвараа ямар шалгуураар үзүүлэлтээр цалингийн хэдэн хувиар хичнээн хугацаагаар олгох нь бас нэг бэрхшээл авчираад байгаамаа. Манай сургуулийн хувьд бол энэ бэрхшээлийг бол шийдсэн байгаа. Захиргааны зүгээс үзүүлсэн дэмжлэг, сургалтын бодлого хэрэгжүүлэх тал дээр захиргааны зүгээс дэмжин ажилдаг. Жишээлх юм бол одоо секц дугуйлан сонгон хичээлүүлсэн багш нарт бол цалинтай цаг тооцдог. За магадлах болон төгсөх шалгалтын комиссийн гишүүдэд бол 5 сар цаг бичиж олгодог. За сургалтын албаны зүгээс гаргасан тухайн хичээлийн жилд явуулах шинэлэг сургалтын бодлого төлөвлөлтийг шуурхаа шийдвэрлэн ажиллах боломжоор 100% хангаж өгдөг. Ажиллах таатай орчин дээд зэргээр ханган ажилдаг, сургалтын хэрэглэгдэхүүн, багшид хэрэгцээтэй материалын зүйлс, орчин нөхцөлийг жил бүрийн хичээлийн жилийн эхэнд бол мэргэжлийн багуудаас нэгдсэн судалгаа авч, судалгаан дээр үндэслэн хэрэгцээг нь хангаж олгодог байна. 2013-аас 14 оны хичээлийн жилийн сургалтын стандартын эцсийн үр дүн бол эсэлтийн өнхийн шалгалтын үзүүлэлт байдаг. Ингээд сүүлийн 7 жилийн үзүүлэлтээр бол 2012 онд 558.8 оноо, 2013 онд 10 хичээлээр 580.2 оноо. Ингээд сүүлийн 2-3 жилийн статистик судалгаанаас харахад манай сургуулийн эсэлтийн өнхийн шалгалтын үзүүлэлт 20-оос 38.6 онооны агцтай явж байна. Улсын хэмжээнд статистик мэдээлэлээр бол 6 дугаар байранд орсон байна. Нийслэлийн хэмжээнд бол 10 хичээлийн 550 онооноос дээш үзүүлэлтээр бол эхний 3-т орсон байна. За ингээд эцсийн дүгнэлтэнд бол цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бас бид нар хавар цаг төлөвлөлт болон сургууль зохицуулах цаг, хүний нөөцийн чиглэлийг бол авч хэлцдэг байгаа. Ингээд 5 сарын захирлын зэгдэх зөвлөлөөр 2014-өөс 15 оны хичээлийн жилд хэрэглэх явагдах цаг төлөвлөлтийг бол гаргасан байгаа. Нийт 1168 цагийг 42 багш 7 хоногийн оронтой цаг нь 23.8 цаг байхаар тооцож хагаад ингээд ирүүдэл 7 багш хэрэгцээтэй байгааг бол тодорхойлсон байна. Сургууль зохицуулах цагийг бол 2014-өөс 15 оны хичээлийн жилд 59 бүлэгт бага 48, суур уусралт 40 цаг, бүрэн дунд уусралт 50 цаг, нийт 133 цагийг оновчтой төлөвлөх шийдэл хүрээд байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэд хүргэе. Суралцагчдын авяас чадварыг хөгжүүлэх бүх талын болцоог бүрдүүлэн хичээлээс гадуурх ажлын график жил бүр гарган мөрдөж хичээлийн жилийн турш хүүхдийн хөгжил төлөвшлийн ажлыг зорилго чиглэлтэйгээр явуулж ирсэн нь хүүхдийн хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байна. Тус сургууль дээр хүүхд хөгжүүлэх 9 төвөөр дамжуулан 21 төрлийн дугуулаас гадна 17 төрлийн дугуулын секц 7 клубт 1692 хүүхэд суралцаж төгслөө. Өнгөрч байгаа хичээлийн жил засгийн газрын Зөв Монгол хүүхд хөтөлбөрийн авяас ном хөтөлбөрийн хүрээнд 9 чиглэлээр 41 үйл ажиллагааг зохион байгууллаа. Манай сурагчид сургууль, дүүрэг, нийслэл олон улсын тэмцээнд амжилттай оролцож багш сурагчид бидний
багахлыг төрүүлсэн сайхан амжилтуудыг гаргасан. 24 дугаар сургуулийн эцэг их багш сурагчдын холбоо төрийн бас байгуулга нь багш сурагчдын үйл ажиллагааг дэмжсэн олон сайхан үйл ажиллагааг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг боломжтой. Энэ хичээлийн жилд аудио өдрийг өгтөн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаанд зарлж шалгарсан эсээг гэр бүл эцэг ихэд хөргүүлсэн эцэг их багш сурагч талархлыг хүлээсэн сайхан ажил болж өнгөрснийг тэмдэглэлийн хэлгээд таатай байна. Хүүхдийн өрийг хөгжүүлэх ном хөтөлбөрийн хүрээнд 5 чиглэлээр 12 үйл ажиллагааг зохион байгууллаа. Гоожин бүжгийн клубуд даалгавар сурагч хичээлд дэлхийн бүжгийн холбооноос Гонконг улс зохион байгуулсан стандарт бүжгийн цомын төлөв тэмцээнд 4 сурагч амжилттай оролцсон. Алт мөнгө хүрэл медаль тусгай байранд орж сайхан амжилтыг үзүүллээ. Хөл бөмбөгийн клубд нийт 54 сурагч хичээлд жил бүр тогтмол шилдэг багаар тодорч Монгол улсын өсвөрийн шгшээ багийн бүрэлдэхүүнд багтан Азийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож 2013-аас 14 оны хичээлийн жилд хичээлээс гадуурх сургалтын тайлан 2014 оны 5 сарын 5-нд сургуулийн ногоон талбайд хийж нийт 2000 гаруй эцэг их сурагчдад тайлбарлсан сурагчдын урмыг сэргээсэн сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн юм а. 13-аас 14 оны хичээлийн жил сурагчдын авиасыг хөгжүүлэхэд зориулж боловсрол шинжилгээ ухааны яамнаас 10 сая гаруй төгрөгийн техник хэрэгсэл олгосон хүүхдийн өрийг хөгжүүлэх багш нарын урмыг сэргээсэн сайхан үйл ажиллагаа болсон. Дэлхийн номын өдрийг өгтөн 5 сарын 14-нд сурагчдын дунд хүүхдийн номын эцэслэн гаргаж даахаа том ном зохион бүтээх уралдаануудыг зохион байгуулсан эцэг их багш сурагчдын талархлыг хүлээсэн сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн. 2013-аас 14 оны хичээлийн жил сая 38,318 төгрөгийн 106 номоор ажилт хийж 1-5 дугаар ангийн номын санг 6 сая 213,570 төгрөгийн 1317 ширхэг номоор байжуулсан үр дүнтэй байна. Хөрөнгө оруулалт, догчлолтын чиглэлээр байгалийн ухааны зах аргын нийлээс мянган цэцэгсийн баяр сарын аягныг зохион байгуулж багш сурагч бүр цэцэг тарьж ангиа цэцэгжүүллээ. Тооруудад 390 мянган төгрөгийн цэцгийн сан худалдан авлаа. Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ангийн соёлыг дээшлүүлэхийн тулд эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, эрүүл ахуйн шаардлагын дагуу бүх кабинетыг үнэлгээ хийж 3 зэрэглэл тогтоож эцэг их багш сурагчдын холбоо төрийн бас байгууллагатай хамтран болцолт уралдаан зарлаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Чингэлтэй дүүрэг, ногоон дүүрэг болох зорилтын хүрээнд 125 м квадрат талбайд зүлэг тарьж нийтдээ сая 620 мянган төгрөгийн зарцуулалт хийлээ. Мод тарих хаянд 98 багш ажиллаж 450 орчим сурагчид амрагдлаа. Зэрэг ажлыг зохион байгуулж тарьсан мод ботсоог нь түрүүжээсээ нахиалж ургаж байгаад бид сэтгэл хангалуун байна. Багшлах боловсон хүчний мэрэгжил ур чадвар, заа харга зүүн тал дээр сургалтын технологийн шинжиллийн 8, нийгмийн эдийн засгийн 2, багшийн ёс зүйн харилцаа 2, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах 1, компьютерийн сургалтыг 3 удаа тус зохион байгуулж нийтдээ 824 мянган төгрөгийн төсөв зарцуулсан. Хичээлийн жилийн нэгдсэн төлөвлөлтөнд багш нарын хөгжүүлэх сургалт семинарыг цэнэглэх цагийн хуваарьд оруулснаар багшийн ажлын байран дээр мэдээлэлээр хангагдах хөгжих боломж бололцоо нэгдлээ. Өнгөрсөн хичээлийн жил 5 багш магистр хамгаалж, 4 багш бакалаврын боловсрол эзэмшин, одоо 2 багш докторантууд үргэлжлүүлэн суралцж байгаа. Манай нийт багш нарын маань 3% докторант, 11.8% магистр, 6% магистрант, 63% бакалаврын боловсролын зэрэгтэй, мэргэжлийн зэргийн хувьд тэргүүлэх 28, заа харагч 18 ажиллаж байна. Тус сургуулийн нэг давуу тал нь сургуулийн хүний нөөцийн хөгжил, нийгмийн асуудлыг хариуцсан хүний нөөцийн ажилтан ажилладаг явдал юм. Хүний нөөцийн ажилт нь багш, эцэг их, ажилтан, суралцагчийн хөгжлийг хариуцсан судалгаа үнэлгээ хийж, сургууль суурилсан хүний нөөцийг хөгжүүлэх, тогтолцоо төлөвшүүлэх үйл ажиллагааг инновацийн төвөөрөө дамжуулан хэрэгжүүлж үр дүнд хүрч байгаа. Боловсрол шинжилгээ ухааны яамны бага дунд боловсролын чанарын шинжилгээний бодлого чиглэлтэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтныг үнэлэх журам, сурагчийн үнэлгээний талаас системтэй сургалтуудыг зохион байгуулан багш нарын саналуудыг нээлттэйгээр хүлээн авч тэдэнд тулгарч буй асуудлуудыг сургууль, дүүрэг, нийслэлийн хэмжээнд шийдвэрлэж өглөө. Сайн технологийн аяныг 3 уншилтаагаар ажлын хэсгүүд байгуулан ээлжид хичээлийн бэлтгэл судалгаат хичээл, өөрийн сайн технологи, хоцрогдолтой сурагчтай ажиллах, анги удирдах, эцэг эхтэй хамтран ажиллах, тэдний хандлагыг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудаар мэргэжлийн багууд, анги нэгтгэлүүд хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулсан. Бага боловсролын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа түшид сургуулиудтай хамтран судалгаат болон ээлжид хичээлийг харьцуулан зааж, Чингэлтэй дүүргийн 3 бүсийн хэмжээнд үзүүлэх хичээлүүдийг сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдсан. Манай сургуулийн багш Дэлгэр мөрөн Эрдэнэтул багш нар маань амжилттай оролцож, Дэлгэр мөрөн багш бүсээсээ шалгарч
дүүргийн хэмжээнд үзүүлэх хичээл заасан. Багш ажиллагчдын дунд бие биенээ хүндэтгсэн нөхөрсөг, эвсэг харилцааг эрхэмсэн бүтээлч хамт олныг төлөвшүүлэх зорилгоор сургуулийн эцэг их багш сурагчдын холбоо төрийн бас байгууллагатай хамтран зохион байгуулж, уламжлал болон хэвсэн урлаг спортын тэмцээн үйл ажиллагаануудыг уламжлалт болгон зохион байгуулж хэвсэнд үр дүнгээ өгч буй төдийгүй багш нарын итгэх санаачлагыг өрнүүлсэн сайхан ажил болж байна. Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулдаг шилтгэл илтгэл шалгаруулах нийслэлийн эрдэм шинжилгээний баг хурал хүмүүнлэгийн ухааны боловсролын чиглэлээр багш Ганбаядар жишг нар оюуны сав, математик байгалийн ухааны боловсролын чиглэлээр багш Пүрэв Жаргал Шин Туяа Наранчуя нар өгүүлбэртэй бодох дүт сам сэдвээр оролцсон. Ингээд боловсролын салбарт нэгэн зорилгын дараа хамтран ажиллаж байгаа хамт олон та бүхэндээ ажлын амжилт хүсээд анхаарал тавьсанд баярлалаа.